Дөрвөр бүлэг. Бооцондоо хожигдлоо хүзээн зөвшөөрөх үү? Ян чиний хувьд архимын урлагаас илүү өөртөө итгэх итгэлийг нь бадраах зүйл үгүй билээ. Урд насандаа тэрээр дан даав буюу им найруулгын ухааны хосгүй сууднаар тодорч авьяас бэлхэн энэ твдэтлийг тасарч байв. Гагцхүү алхимийн ертөнцийн хитгэн өвгөн дээдэс л түнтэй энэ зэрэгцэж чадах үзээ. Түүний хувьд нэгдүгээр зэрэглэлийн дунд шатны мастертай өрсөлдөх нь үлгийдээ хүүхэд дээрлэлтэл ижил хэрэг. Хэдийгээр идүүгээ ян хэнийг игт идүүрхэж буйж нөгөөх нь үүнийг үл гадарлан өөрийг нь үдэж байна хэмээн эндүүрнэ. Тэмцээний журмын хувьд алхимын тулааны жишгээр явъя хэмээн ян хэн хэнэггүй хэлснээ Шаохүй чи дүрэн тайлбарл гэв. Ян хэний үгэнд зарц Шаохүй нь эзнээсээ шагнад хүртсэн мэт баярлан алхимын тулаанд үр дүнг найруулсан эмний чанар тоош эрхэг өнгө үзэмжээр нь дэнслэн хэмээн хашгирлаа. Сонсов уу? Ян хэн ян чинийг дүрэн мэдгүй байх хэмээн басамжилсан харцаар ширтэж. Нэгэнт бооцоо тарьсных олигтойхон үзэлцээ. Би чамайг дээрлэхгүй. Нэгдүгээр зэрэглэлийн яс сэргээх үрэл бол хамгийн энгийн нь. Эцсийн үр дүнгийн чанар тоош эрхэг өнгө зүсээр хинэн ясныг шийдий гэлээ. Тэгье асуудал алга гэж ян чин шуудхан зөвшөөрөв. Яс сэргээх үрэл бол нэгдүгээр зэрэглэлийн эннүүдээс хамгийн амархан нь бөгөөд бие бялдаржуудах төвшний дайчдад ухаан санааг нь сэргээж ирч хүч өгдөг уйдастай. Ихэвчлэн энэ төвшний дайчид тулааны өмнө уг үрлийг хүртэж анхаарлаа төвлөрүүлдэг байна. Тос төвшин тулааны урлагийн суур бөгөөд 9 зэрэглэлд хуваагдах ажээ. Ян чин одоогоор эхний шатандаа ч хүрээгүй байхад ян хэн залуу гэлтгүй 2 дугаар шатанд хэдийн гарсан. Үеийнхэн дундаа гойд нэгэн байв. Гэвч ян чин яс сэргээх үрлийг найруулахдаа туйлын итгэлтэй байлаа. Тэрээр гүү Миньвэ рүү харан "Миньвэ, миний зуух хаана байна?" гэж асуув. "За, залуу эзэнтэн, таны овгийн өв нүд гялбам нил зуухыг вангийнханд алдснаа мартчихаа юу?" хэмээн гүү Миньвэ эцснээсээ болоод хацар нь улайж сандарсаар хэлв. Үүнийг сонссон хүмүүс тойрон зогсоод тажигнтар инээлдлээ. Ян чин хөмсгөө зангидан бодлогоширсноо үнэхээр тийм явдал болсныг саналаа. Тэгвэл хамгийн энгийн зуухыг нь ашиглая гэж тэрээр өгүүлв. Гүү Миньвэ түүнийг өсөлтийг хүсээгүйж арга буюу хадгалах бөгжнөөсөө жирийн нэгэн зуух гаргаж өгөв. Ян чин чи гэр бүлийнхээ нандин зуухыг алдчихад ийм муу юмар надтай үзэх гээд байгаа юм уу? Чамд ядах найдвар би гэж юу? Би чамайг дээрлэхгүй. Чамайг жирийн зуух хэрэгжилж байгаа болохоор би ч бас ижилхэн зуух ашиглаад шударгаар үзэлцье хэмээн ян хэн басамжлан инэв. Тэрээр ян чинийг өргөцсөндөө бус ижил нөхцөлд ч ян чинд ялах ямар ч боломж байхгүй гэж итгэсэндээ тэр юм. Ян чин үл тон дураараа бол гэлээ. Үгээ дуусмагцаа зуухаа алхан дээрээ эвтэйхэн байрлуулв. Дундаж алхимчид голдуу алханд багтах жижиг зуух хэрэгэлдэг бөгөөд дөнгөж сурч буй залууст энэ нь илүү зохимжтой байдаг. Яс сэргээх үүрэгт орох нэг багц материал. Эцэст нь тоо, чанар, өнгөөд нь дүгнэнэ. Тэмцээ эхэллээ хэмээн ян хэний зарц хашрив. Ян чин ядуу тарчиг байсан ч нэг багц им найруулах материал түүнд байв. Доод зэрэглэлийн хадуулах бүгжээ ухан хэрэгцээ зүйлсээ гаргаж ирээд 100 руугаа түргэн гихч нь шийдлээ. Гарч асаагүй байхад материалаа хийж байна. Жинхэнэ шинкоп байна да хэмээн эзнийхээ им найруулахыг олонтой харсан зарцнаар ян чинийг шоосон доглов. Ян чин тэднийг стон материалаа зууханд хийж дуусаад гал хянах модоор галаа асаалаа. Урд насандаа өөрийнхөө дотоод дүлөөр им найруулж сурснаас биш энэ модыг ашиглаж гал хянана гэдэг бас л сорилт болох нэ хэмээн ян чин дотроо бодож галын химээ хянамгаа тохируулж эхлэв. Галын хянагт бол архимын урлагийн амин сүнс. Товчхондоо халууны химийг хэхэн жолоодохоос үрлийн тоош эрхэг чанар шууд хамаардаг. Үүнээс гадна үрэл бүрлдэх явцад материалын харьцааг нарийн тааруулах нь нэн чухал. Хэрэв энд артвал үрлийн хүч чадал чанар ихээхэн мууддаг. Энэ бол маш нарийн мэдрэмж шаардсан ажил юм. Тиймээс архимич болоход байгалаас заяасан авьяас хэрсэн ухаан хамгийн чухал. Гэвч энэ бүх алхам ян чиний ой тойнд хэдийн гүн бат шингэсэн байлаа. Тэрээр газ болон материалын зохицлыг ямар ч өөгүй гүйцэтгэж байр. Ян чинийг өмнө нь олон удаа им найруулахыг харж байсан гүү Миньвэ нүдэ анивчин дайхаж бас сандарсан харагдана. Тэрээр эзнийхээ өмнөгшгээ хайн хандхаа бойсныг анзаарчээ. Ян чиний техник, үйлдэл бүр нь урдынхаас хавьгүй чадварлаг болсон байв. Галаа барих чадвар, материалын харьцааг тааруулж буй нихур байдал нь огт өөр хүнийх мэт.
Эзэнтэн амиа хорлох гэж оролцсныхоо дараа Алхимийн ухаанд гинт ингэж гэгэрчдэг байна уу? Хэмээн Гүү Минюэ дэрэгдээс нь ажиглан гайхширна. 5 дугаар бүлэг. Мөрөөгөө биетүүдэх зүрх зэрэг бий юу? Гүү Минюгийн дотор ёстой дээсэн дөрүүн дээр дэнсэлж байлаа. Ян Чэний эм найруулах чадвар өмнөхөөс сайжирсан ч Ян хэн бол гарцаагүй нийтвэр зэрэглэлийн дунд шатны эмчүүлээ. Гэтэл Ян Чэн ердөөл нийтвэр зэрэглэлийн доод шатных. Энэ хоёрын хооронд асар их зөрүү бий. Доод шатны эмч нийтвэр зэрэглэлийн үрэл найруулахад амжилт олох магадлал тийм ч өндөр биш. Харин нийтвэр зэрэглэлийн үрэл дан цудаач болов амжилттай найруулж чадсныг нь анхан шатны эмч гэж үздэг. Тэгвэл дунд шатных гэдэг бол нийтвэр зэрэглэлийн үрэл бүрийг 100% магадaltaй найруулж чадах хүнийг хэлнэ. Тэдний залуу эзэн жилийн өмнө нийтвэр зэрэглэлийн үрэл санамсаргүй найруулж сохор аз дайрсан мэт анхан шатны эмч болсон ч түүнээс хойш ганц ч үрэл гаргаж авч чадаагүй лээ. Ийм байхад хэн л сэтгэл зовхгүй байх вүлээ. Гэтэл Гүү Минюгийн санаа ширж амжаагүй байтал Ян Чэн гараа буулгаж гад хянах модноос гарах дүл замхрав. Эмийн зуухнаас нэгэн зураг сухтаа суунаглаж тэр дараа үрэл бүрлдэх үеийн анхлын үнэр хан хийв. Үрэл бэлэн бочихлоо. Ян Хэний зарц Сяа Хуй нүдэндээ ч итгэсэнгүй. Ян Чэнийг Ян Хэнээс ч төрүүж үрлээ гаргаж авна гэж хэн санахав? Юун сүртэй юм? Ян Хэний итгэл зарц Сяа Хуй үл тоомсорлон хэлв. Манай эзэн энэхүү яс сэргээх үрлийг хэдэн зуун удаа найруулсан. Ийм хурдан гаргах юун гайхалтай гэж. Манай эзэн нэг дор 3 үрэл гаргаж авсан дээд амжигттай. 3-ын 3 үрэл шүү. Хаа нэг сохор аз дайрдаг ачаагүй амьтантай яаж зүүрлэх вэ? Зарцээр Ян Чэн рүү зэвүүдсэн харцаар ширв. Тэр ердөө нэг зарц боловч Ян Хэний ивэлд байдаг тул Ян Чэнд үл хүндэтгсэн байдал үзүүлэхээс эмээсэнгүй. Учир нь Ян Чэний ян авахтнуудын дунд эзлэх байр суурь нь том бүрхэг. Хэрэв игч ян цайдын байгаагүй бол зарцаас ч дор үзэгдэх байв. Энэ үед Ян Хэнч мөн Ян Чэнийг үрлээ бэлэн болгосныг анзаарав. Тэрээр Ян Чэний итгэл дүүрэн төрхийг хараад хүүднээр мушилзав. Үрэл хурдан гарган гэдэг юу ч биш. Жинхэнэ эм найруулах ухаан гэж юу болохыг тэр удахгүй мэдрүүлэх болно. Залуу эзэн, та үнэхээр яс сэргээх үрэл найруулж чадлаа гэж юу? Хэмээн Гүү Минюэ төгшүүртэйгээр асуув. Ян Чэн инээмсэглэн "Тэгэлгүй яах вэ?" гэв. Тэр тоглоогүй байлаа. Хэрэв иймхэн үрэл найруулж чадахгүй бол түүний нэр хүнд шалаар нэг болгосон. Тэгэж тэр Ян Хэний арга барилыг ажиглаад үр дүнг нь хэдийн тааварсан тул ялалтаа хэд гоц харагдуулахгүй тулд аргаа нарийн тааруулсан байв. Эс бөгөөс хитрхи ер бусын байдал нь с сэжиг төрүүж мэдэх байлаа. Үрэл бэлэн. Ян Хэн гинт чангаар хаширв. Тэр дараа зуухнаас нь хурц анхлын үнэр тархав. Түүний бардам төрхөөс үзвэл энэ удаагийн найруулсан үрэлдээ туйлын сэтгэл хангалуун. Ялалт өөрийнх нь талд гэдэгт бүрэн итгэсэн байлаа. Гүү Минюэ залуу эзнээ сэтгэлээр унахаас имэж. "Залуу эзэн минь, энэ мөрийг ялагдсан ч яах вэ? Ямар ч байсан та яс сэргээх үрэл найруулж чаддаг гэдлээ батллаа. Энэ бол таны ирээдүйн нэмж болох зам нээлттэй хэвээр байгааг харуулж байна. Жинхэнэ эр хүн төр зуурын ялагдалд гутардаггүй юм" гэж тайлбарлахыг оролдов. Ян Чэнд энэ үгс нь уйлалтай ч юм шиг, инээгтэй ч юм шиг санагдав. Түүнийг ялагдсан гэж хэдийн дүгнэтгсэн байгаа гинэ. Ян Чэн "100 хэмээн Ян Хэн ёжтой дуугарав. Ян Чэн ч эргэлзсэнгүй 100 хөмрөв. Тэр дороо гярлалцсан үрлнүүд алган дээр нь бүнжин нь унав. Ян Хэн алган дээрх 3 үрэл рүүгээ харан багтагтаагаар хөхөрч. "Ян Чэн, одоо чи жинхэнэ авьяас гэж юу байдгийг харж байна уу? 3 үрэл. Хэрэв чи амьдралдаа ганц удаач болов ийм амжилтанд хүрвэл өөрөөрөө бахархаж болно. За олон юм яриад яах вэ? Бурамзан сүнсний чулуугаа өг. Өө чамд тийм их мөнгө байхгүй биз? Игчээсээ гоохыг чинь хүлээж бай. Яах вэ? Чи анханасаа л эмэгтэй хүний хормойд ор нуугдах дуртай байсан шүү дээ" гэлээ. Гэвч тэрээр дэндүү бардамнахдаа Ян Чэний дэргэд зогсох Гүү Минюэгийн ам ангаж нүдэн бүтрэг шахсныг анзаарсангүй. Ян Чэн жуумарцсан. "Ян Хэн, чи өөрийгөө ялсан гэдэгтээ яасан их хэтгэлтэй байх юм" гэв. Ян Хэн түүнийг үл тоомсорлохыг харсан ч Ян Чэний алхан дээрх 4 ширхэг яс сэргээх үрлийг хараад хүшиж орхив. 4 үрэл. Түүнээс нэгээр илүү байна гэж юу? Ийм байх боломжгүй. Ян Хэний дотор харанхуулж эхлэв. Зарц Сяа Хуйн дургуутсан. Зөвхөн тоогоор олон байгаад яах юм? Бид чанарыг нь харьцуулж байгаа. Манай Ян Хэн эзний үрэл бол тоо болон чанарын хувьд хамгийн дээд зэргийнх гэж хаширв.
Чи миний үрлийг эзнийхээс чинь дутуу гэдэгт тийм итгэлтэй байна уу? Ян Чен залхсан байдалтай эвшээл гэж. Хэрв сайн хараагүй бол ойртоод харж болно шүү. Жинхэнэ чанарыг нь ялгаж салгасныхаа дараа хариугаа хэлсэн ч оройтхгүй гэлээ. Үнэн дээр Ян Хэн Ян Чиний үрлийг хараад л чанарыг нь таньсан ч үүнд итгэхийг хүссэнгүй. Учир нь Ян Чиний гаргаж авсан үрэл түүнийхээс илүү тунгалаг, таст мэд гялалзаж байв. Ухаантай хүн бол хэн нь ялж, хэн нь ялагдсныг түггүй ойлгохоор байлаа. Энэ үед Гүү Минюэ өөрийн нүдэндээ житгэж ядан баярлсандаа дуу алдан. Залуу эзэн Хэн, та мөрийгөө биелүүлж ялагдлаа хүлээх зүрх зэрэгтэй биз дээ гэв. Ян Хэний царай цанхиж зарц Ся Хуийн энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй дэмийл нүдээ эргэлдүүлнэ. Иргэн тойрноо ажиглаж хүн байхгүйг мэдсэн Ян Хэн шүдээ зун. Ян Чин, чи үүнийг яаж хийв гэж асуув. Би яаж хийснээ чамд тайлгнах албагүй байх тийм үү? Чи зөвхөн нэг л зүйлийг мэдвэл зохино. Дуугүй даруй байх нь сул дорой гэсэн үг биш. Одоо чи ялагдсан. Хэрэг хүлээн зөвшөөрөхгүй бол ахлагчдын зөвлөлд очиж ахлагч Янгаар шүүлгэж болно шүү. Үннийг хүн бүрийн сэтгэл мэднэ гэж Ян Чин алхуур өгүүлв. Ахлагчдын зөвлөл гэдэг үгийг сонсоод Ян Хэн яаж зөвшөөрөх вэ? Өнөөдөр 300 сүнсний чулууга ардсандаа харамсаж байхад дээр нь бусдад шившиг болохыг тэр хүссэнгүй. Өнөөдөр болсон явдлыг хүнд ч хийж болохгүй шүү. Химэн тэр дагалдагчд руугаа ууртай дуугарв. Ойлголоо залуу эзэн минь гэж тэд дор бүрнээ нахисгийв. Ян Хэн уурандаа шүдээ хавирн зөвүүнээр харж. Мөрийгөө биелүүлж чадахгүй би хэн билээ? Мэ. Энэ 300 сүнсний чулууг ав. Гэхдээ санаж аваарай. Хэрв энэ явдлыг ам алдвал би чамайг зүгээр орхихгүй шүү гэлээ. Тэр үнэндээ мөнгө өгөхгүй болтохыг хүссэн ч Ян Чин олонний өмнө шившиг болохоос имэж 300 сүнсний чулууга арга буюу survive. Ян Хэний гардуусан тэрхүү их хэмжээний сүнсний чулууг харсан Гүү Минюэгийн нүдэнд баярын нулимс цийлийнү. Тэрээр чулуунуудыг авангууд баяр хөөртэйгөр Ян цай дээр өгүүлээ. Залуу эзэн нь мөнгөө алдаагүй, харин ч асар их ашиг олсон энэ гайхалтай мэдээг эгчтэн заавал дуулгах ёстой байв. Өнөөдөр тэдний залуу эзэн мөнгөө ардсангүй, харин ч асар их ашиг олсон билээ.